Сайн байцгаана үзэгчдээ Хүмзэ сайтын мөрийн хөтөлбөрийн мөрөөр сурчлага баг яг одоо 2024 оны улсын хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн олон нийтэд хийх уулзалтан дээр ирсэн байна. 10 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Монгол Ардын намын нэр дэвшигчдээр яг одоо ирсэн байна. Манай багийн хувьд ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг бүгдийг нь уншаад нэр дэвшигчдээс мөрийн хөтөлбөр тусгасан зүйлүүдийг нь тодруулахаар газар дээр нь ирсэн байна. Тэгээ мөрийн хөтөлбөрийн мөрөөр хамтдаа асууцгаая. Монгол 3 дугаар сургууль дээр Монгол Ардын намаас нэр дэвшиж би 6 нэр дэвшигч яг одоо олон нийтэд уулзалт хийж байна. Бид уншсан мөрийн хөтөлбөрийнхөө дагуу тэднээс тодруулга авахгүй чинь. Яа. Бүр өстө ядарчлаа. Йоо чи юу? Би ядраг байх чинь. Бүр айчлаа, салгалчлаа. За. Боловсролын тухай юмнууд асууна уу? Дайлийн илүү дутуу ачаач юм асуухгүй. За, боловсролын үйлчлэгийг авч чадахгүй байгаа эрсдэлт бүлгийн суралцагч нарт бүгдэнд нь шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ гэсэн хэсэг мөрийн хөтөлбөр дээр чинь байна л да. Тэр шаардлагатай дэмжлэг нь юу юм? Халамж юм уу? Эсвэл дэвтэр номыг өгнө гэдэг юм уу? Компьютерыг нь өгнө гэдэг юм уу? Тэр чинь бүр эрсдэлт бүлэг гэсэн байгаа шүү дээ. Ер нь боловсрал тэр дундаа бүрэн дунд боловсрал те одоо бүх хүүхдүүдэд тэгш шудраг хүртээмжтэй л олдох хэрэгтэй тийм. Тэгэхээр хөдөө орон нутагт амьдарч гинүү те одоо гэр оролт амьдарч гинүү орон сууцны оролт амьдарч гинүү хамаарахгүйгээр бүгдээрээ тийм тэгш хүртээмжтэй боловсролыг авах хэрэгтэй. Тэгэхээр боловсролын чанарын ялгаа бас ингээд байгаа газраас хамаарат одоо ингээд нэлээд гараад эхэлж байна. Тэгэхээр энийг бид нэр заавал арилгах хэрэгтэй. Сая 4 жил чинь бид нар PISA гэдэг олон улсын үнэлгээ явуулсан чинь одоо орон нутгийн хүүхдүүд те одоо Улаанбаатарын эсвэл томоохон хотуудын хүүхдүүд ингээд боловсролын ялгааны чанар гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр заавал арилгах хэрэгтэй. Ер нь үр хөвгчийн нөгөө төрөх газраа ч юм уу эцэг гэхэд төрж те одоо сонгож төрдөггүй шиг тэр бүх хүүхдүүдэд одоо боловсролын бүрэн дунд ялангуяа бүрэн дунд боловсрол тэг шудраг хүртээмжтэй очих хэрэгтэй. Тэр одоо жишээлбэл бас нэг залтуу болдог нэг одоо гадаадд сурах гэж байгаа залуучуудыг дэмжин те бас одоо зээл болгоно болсон зээлийн сан гэсэн үг л те. Тэгээ болсон зээлийн сан ч гэсэн өнөөдөр бүх булгаанд ил гарлаа те. Тэр энийг бид нэр улам сайжруулж улам хүртээмжтэй шудраг явуулах ил тод явуулах хэрэгтэй. Тэгэхээр тэр хүүхэд одоо ямар байхаас үл хамаарчтай ерөөсөө л тэр бүрэн дунд боловсролыг тэгш хүртээмжтэй хүртээд тэрний дараа харин өөрсдийнхөө өрсөлдөөнөөрөө одоо дараагийнхаа сургуульд орох гадаад сурах бол тэрийг нь төрөөс дэмжихтэй тэр энэ агуулгууд заавал байх хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр дээр нь яг эрсдэл бүлэг гэж заагаа шаардлагатай дэмжлэг гэж заасан. Шаардлагатай дэмжлэг гэдэг нь халамж юм уу эсвэл ямар нэгэн шаардлагатай зүйлийг нь өгнө гэдэг юм уу бодлохоор орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгнө гэдэг юм уу? Миний бодлоор тэр халамж гэсэн ойлголт биш байх те. Одоо шаардлагатай тэр нөхцлүүдийг нь бүрдүүлнэ л гэсэн үг шүү дээ. Энэ боловсролын чанартай бас холбоотой. Тэгэхээр сургуулиасаа боловсролын чанар тийм ялгаатай байдаг ш бүрдэнд нь хүртээмжтэй байх хэрэгтэй. Тэгэхээр яг одоо энэ иргэдийн ч гэсэн асууж байгаа нэг асуулт байна л да. Тэгэхээр одоо жишээлбэл бүр захын орлолын сургууль, тэг Улаанбаатарын төвийн сургууль хоёрын хоорондын те тэр сургуульд англи хэл зааж байгаа багш нарын чанараас хэсүүлээд шал бас зөөртэй байдаг байхгүй. Тэгэхээр энийг бид нэр тэгш хүртээмжтэй болгох хэрэгтэй. Энэ бүр нэгдүгээр тавигдах хэрэгтэй зүйл. 10,000 цэцэрлэгийн багшийг тэгээ нэмээд ерөнхий боловсролын сургуулийн багшийг 11,000, 10,000, 2,000-аар гадагшаа сургана гинэ. Энэ боломж нь байгаа юм уу? Өнгөрсөн хугацаанд сургаж исэн туршлага байгаа юм уу? Тэгэхээр энэ дахиад боловсролын чанарын асуудал л та. Тэгэхээр ер нь манай Монгол улс чинь за нийт төсвөө аваад үзэх юм бол бараг нэг 17-8 орчим хувь зөвхөн боловсролын салбар руу одоо хөрөнгө оруулдаг. Гэхдээ тэр нийт орж байгаа хөрөнгө оруулалтын бараг 85% те одоо урсгал зардал руу ороод 15% шинэ одоо хөрөнгө оруулалт орж ирдэг гэсэн үг. Тэр нь одоо боловсролын чанар орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр яг л одоо боловсролын салбар дээр байгаа тэр сургууль цэцэрлэгийн халаалт багшийн цалин гэж ихэнх нь явчихдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг бид нэр одоо баялагын сантаа хэлсэн шүү дээ. Үндэсний баялагын сан. За тэр дундаа хуримтлалын сан. Нэгсэндээ байглаас орж ирж байгаа байгалийн баялаг үнэ. Тэрний бас нэгэн хэсгийг боловсролын салбар руу чанарын хөрөнгө оруулалт болж нэмж орох тэр зохицуултыг үндэсний баялагын сан тухай хуулиар гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөө маш цоо шин концепттэй цоо шин нэмэлт хөрөнгө оруулалт үүсэх их усүр орж ирж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө баялагын шудраг хурал гэж яриад байна шүү дээ. Тэр чинь зүгээр нэг бэлэн мөнгө тараах ч юм уу ноглох шиг биш байхгүй. Тэгэхээр эн чинь буцаад чамд те одоо бидний үр хөвгтөд боловсролын чанарын хөрөнгө оруулалт болж очих хэрэгтэй. Эрүүл мэндийн хүртээмж болж очих хэрэгтэй. Орон сууцны ипотекийн одоо жишээлбэл ипотек те эсвэл урдчлага болж очих хэрэгтэй. Одоо сүүлийн үед танай мөрийн хөтөлбөр дээр унсан бас нэг онцлог юм хүүхэд харах үйлчилгээг тэ нэмэгдүүлж яслын одоо юу үйлчилгээг нь улам нэмэгдүүлээд 1-2 настай хүүхэдтэй одоо тэр хүүхдүүдийг яаслал явуулаад ээжүүдийн ажил хийх боломжоор хангана гэж бичсэн байна л да. Тэгээд цалинтай ээжийн хөтөлбөрийнхөө эсрэг юм хийж байгаа юм. Цалинтай ээжийн хөтөлбөрөө зогсоох юм. Гэхдээ одоо жишээлбэл
одоо хүүхдээ харснаас болоод те одоо жишээлбэл ажил хөдөлмөрөөр эрхэлж чадахгүй байгаа тийм олон ээж нар байгаа те. Тэгэхээр тэднэрт бас сонголтыг нөхөх ёстой л доо. Тэгээ үнэхээр жишээлбэл яслт хүүхдээ өгөөд те өөрсдөө ажил хөдөлмөрөөр эрхлээд хажуугаар нь явъя гэж байгаа тэр сонголтыг нь бий болгох ёстой. Тэгэхээр эн чинь нэгсэндээ бас хөдөлмөрийн зах зээл дээр бас нэмэлт те одоо нийлүүлэлтийг ялангуяа ур чадварын нийлүүлэлтийг хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр айлд ч гэсэн одоо илүү одоо орлоготой өөрсдийн одоо хөдөлмөрөөр илүү орлоготой тэр бололцоо нөхцлөөр нь л хангах нь одоо хамгийн гол концепт нь. Танай мөрийн хөтөлбөр цалин хөлсийг ажлын байранд өнгөрүүлсэн цагаар нь биш үр дүнгээр нь тооцох тийм аргачлал нэвтрүүлнэ гэсэн байна. Энэ тал дээр юу нэг судалгаа байгаа юу? Яг яаж тооцдог болно гэсэн үг юм? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ер нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хамгийн гол концепц бол хөдөлмөрийн үнэлэмжийг бол нэмэгдүүлье. Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн хөлсийг, цалинг, үнэлгээг тооцохдоо бол одоо цагийн аргачлалд шилжүүлье гэж байгаа. Энэ нь бол одоо юу илэрхийлж байна вэ гэхээр тухайн хүн өдрөөр цагаар гүйцэтгэлээ үнэлээд сардаа нэг 15 хоноодог энэ уламжилт аргаас илүүтэйгээр дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр орчин үед бол ингээд цаг минутаар хөдөлмөрийн бүтээмжийг програм дээр үнэлээд байдаг. Тийм учраас одоо хөдөлмөрийн үнэлдэг, гүйцэтгэлийг үнэлдэг энэ гүйцэтгэлийн үнэлгээний менежментийг тэртээ дэрнгүү хувийн хвшлийнхэн хийчихсэн энэ хувийн хвшлийнхэн хийчихсэн зүйлийг одоо улс орон даяар хэрэгжүүлэх гэсэн ийм одоо санаачлагаар одоо мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан. Манай улс дээр одоо суурин хийсэн судалгаа байгаа юу? Төрийн албанаас эхлэх юм уу, хувийн хвшлээс эхлэх юм уу? За ер нь хувийн хвшил бол гүйцэтгэлийн үнэлгээний менежментийн хоёр том концепцийг хийчихсэн. За нэг нь бол одоо оркийн одоо зарчим гэж байдаг. Энэ бол одоо цэвэр өнгөрсөн цаг дээр биш ирээдүйн цаг дээр одоо зориулж зөвхөн төсөлдөө зориулж одоо цалингийн системийг бодож явдаг. Их илүүтэйгээр IT-ийн салбарын хэрэгэлдэг. KPI буюу гүйцэтгэлийн үнэлгээний менежмент гэдэг нь гүйцэтгэлийн үнэлгээг одоо яг үнэлээд зорилго үр дүн хоёрын уялдаан дээр цалингаа бодож явдаг. Тэгэхээр бол төрийн алба өнөөдөр бол ямар байна вэ гэхээр яг ингээд зорилгоо тавьчаад үр дүнгээ бол одоо үнэлдэггүй зүгээр нэг цагийн бүртгэдгээсээ болоод төрийн бүтээмж асар их ундаг. Төрийн бүтээмж унснаасаа болоод иргэд олон түмэн төрийн албаар явж үйлчлэгээ авахтаа бол байнгын гомдол мэдүүлж яадаг. Тийм учраас яг одоо хувийн хвшилд нэвтрүүлсэн байгаа энэ гүйцэтгэлийн үнэлгээг бол төрийн одоо албанаас бол эхэлж хэрэгжүүлнэ гэсэн ийм мөрөд бүртээ байгаа. Танай мөрийн хөтөлбөр дээр үндэсний бүтээмжийн хөтөлбөр гэж тусгасан байна л да. Энэ яг ямар хөтөлбөр байгаа юм бэ? Яаж хэрэгжих юм? За үндэсний бүтээмжийн хөтөлбөр гэдэг маань бол ер нь төрийн өмчид маш олон үйлдвэрийн газрууд сүүлийн 8 жил байгуулагдсан. Тэгэхээр төрийн өмчид үйлдвэрийн газрууд гэдэг бол нам дагаж явсан цүнх баригчдыг ажлын байртаа болгодог. Гэхдээ төсөөс цалин авдаг. Татвар төлөгчдийн мөнгийг үрж идэг юм газар байгаа. Тэгэхээр энэ төрийн өмчид үйлдвэрийн газруудыг бид нар бол яах вэ гэхээр ховчлон хов руу шилжүүлнэ. Хов руу шилжүүлэхдээ заавал гадны хөрөнгийн бэрж дээр биш. Монгол улс бол яг дэлхийн хэмжээний хөрөнгийн бэржийг хөгжүүлнэ, хөрөнгийн зах зээлийг бий болгоно. Ингэснээр иргэд олон түмэн бол монголчууд бол монгол компаниас хувь хүртээд нэмэлт орлоготой болох юм бол үндэсний бүтээмжүүд эрс дээшлэнэ гэж бид нар бол үзсэн байгаа. Танай мөрийн хөтөлбөр дээр ингэсэн байна л да. Ажил хайгчдыг ажлын байранд зуучлахын тулд хиймэл оюун ухаан техник технологийн шийдэл ашиглана гэсэн байна. Энэ юу н хэр үндэслэлтэй юм бэ? Хиймэл оюун ухаан ашиглана гэдэг нь юу гэсэн үг? Энэ одоо ингээд иймэрхүү одоо зан төлөвтэй за иймэрхүү ур чадвартай хүн манай компанид хэрэгтэй байна гэдгээ бол хиймэл оюун ухаанд бол ажил хайгч одоо ажил олгогч нь бол ингээд оруулчихна. За ажил хайж байгаа хүмүүс бол тэр платформ дээр бол яадаг вэ гэхээр би бол нэг иймэрхүү компанид иймэрхүү цалин авна гэнгүүт хиймэл оюун ухаан тэрнийг үзээд хооронд нь матч буюу тохируулах хийгээд танай компанид бол яг ийм хүн тохирох юм байна, ийм хүүсийн хүн тохирох юм байна гэд ажил олгогчд бол илүү хялбар шийдлийг бол одоо Япон улсаас ахуулаад Австрали улсын хөдөлмөр зуучлалын бүх платформ бол 50% нь бол хиймэл оюун ухаан дээр тулгуурлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг юу гэдэг юм бэ гэхээр нэг юм ажлын байрны зар гэж хоцрогдсон аргаар биш нэгдсэн хиймэл оюун суурилсан суур ийм шинжил хийх юм бол ажил хайж байгаа хүмүүс ажилд орохоор одоо ажил хайж байгаа хүмүүс ажилтан хайж байгаа хүмүүсийг маш хурдан уулзуулна. Тэгэхгүй бол өнөөдөр яаж ийм нөхөр дипломтой ажил хайж байгаа ажилгүй хүмүүс гэтэл компаниуд нь баахан ажил хийх хүн байна уу гэдээ хөдөлмөрийн зах зээл дээр хайж идэг. Тэгэхээр энэ уулзалтыг хурдан болгосноор бол бас хөдөлмөрийн зах зээлийн хурд сайжрна, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа. За та хэвлэлийн эрхчлөөний хууль нэмэлт өөрчлөлт оруулна гэд танай мөрийн хөтөлбөр дээр байсан шүү дээ. Ер нь ямар шүү өөрчлөлт оруулахын танд ер нь багцаа байна уу? Хэвлэлийн эрхчлөөг дээдлэнэ гэдэг тусдаа бүлэг байгаа шүү дээ мөрийн хөтөлбөр дээр. Тэгэхээр ер нь бол харилцаа холбооны хуулийн дээр би нэг хуулийн зүйл санаачилсан. Тухайн үед сэтгүүлчдийн эвлэлийнхэн
За хэвлэлийнхэнтэй нэлийн уулзалт хийгээд 3 удаагийн хилцүүлэг өрнүүлсэн шүү дээ. Харилцаа холбооны хуулийн дээр одоо яадаг вэ гэх нь цагдаа прокурорын бичиг ирэхээр ямар нэгэн нөгөө веб хуудас дээр ч юм уу редакц дээр одоо нөгөө сонин сэтгүүл дээр ч юм уу нэг тийм хязгаарлалт хийх зохицуултыг хийцэн байгаад байдаг. Түүнийг нь ерөөсөө харилцаа холбооны хуулийн дээр ямар ч хууль яналтын байгууллагын бичиг ирсэн бай. Хязгаарлах эрхийг нь одоо тэр нөгөө хуулиас нь авч хаях ийм зохицуултыг тухайд оруулж ирсэн. Тэгэхээр ер нь бол хэвлэлийн эрх чөлөөн дээр бол одоо бие дааж ажиллах нөхцөлийг л одоо бүрдүүлнэ. Тэгэхээр эхлээ харилцаа холбооны хуулийг хөндөж л тоо. Миний хуулийн төсөл бол байгаа. Тухайн үед хилцээ сэтгүүлчдийн хэвлэлийнхаа хэд хэдэн санал өгөөд эцэслэгдээгүй байсан. Тэр хуулийг бол одоо ирэх парламентод батлуулна гэж бодож байна. Та одоо хуулийн яжаанууд би одоо чинь энэ болж байгаа олон нийтийн уулзалтан дээр ирээд танаас яриа авч олно үсттэй тий. Болоо шүү дээ. Нийтдээ үсттэй. Хүч байнга хүн болгон стори хийгээл хүн болгон камер бариад Харин тэгсэн чинь сая танаа хамгаалалтын 2 хүн чинь намайг хөөгөөд гар зөвшөөрөлгүй байна мэн. Энэ эрхчлөө мөн үү? Үгүй энэ 3 дугаар сургууль дээр хийгдэж 3 дугаар төвшөө төрийн хүмүүс хэлий. Төрийн хүн нэгч байхгүй. Төрийн хүн чинь нэгч байхгүй. Надад тийм төрийн хамгаалалт юм байхгүй шүү дээ. Наа чинь бид нар нөгөө ерөнхий боловсролын сургууль дээр уулзалт хийж байна. Дээрэс нь энэ бол нөгөө нэг намын хороо өөрсдөө л зарлсан баг. Тэгээ намаас тийм хүмүүс тавьсан юм уу? Мэдгүй 6 нэр дэвшигч өөрсдөө зараа тавиал дуртай л орж ирж шít. Олон л хүн байх шиг байна. Сая ч намайг хөөсөн шүү. За би хэлье. Баярлалаа. За танаа мөрийн хөтөлбөр дээр авилгын эсрэг шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэсэн хэсэг байна. Та энэ хэсгийг нэг ингээр тайлбарлаач. За ер нь бол та бүхэн мэдээ да. Одоо 2008 онд бол хулгай хийдэг хүмүүсийн одоо шуум нь нэг тэрбум гэдэг байсан. Дараа нь нэг хэсэг юу гэвэл одоо сая гэдэг болсон. Одоо бол их 80 гэчээд байна шүү дээ. Гэтэл энэ их мөнгөн хулгайг өнөөдөр хэрвээ бид олж ирэх юм бол энэ улс орнд маш их хэрэгтэй. Тэгэхээр энэний талаар одоо үнэн зөв мэдээлэл өгч байгаа хүмүүсийг төрийн бүхэл бүтэн хамгаалтанд байлгаж авчирья гэдэг одоо ийм л зорилгоор явж ардчилсан нам өмнө бол юу гэвэл гэрч хохирогчийг хамгаалах хууль гаргацсан байсан. Энийг одоо эрх баригчид хүчингүй болгосон. Одоо энэ гэрч хохирогч дотроо одоо бид нар нэмээд юуг шүгэл үлээлгчдээ бас оруулаад давхар хамгаалъя гэж байгаа. Ийм л одоо зорилготой хуулийн төсөл явж байгаа да. Энэ юу н хэрэгжих боломжтой гэж бодож байна. Одоо ер нь үзэл бодол илэрхийлсэн байтугай Facebook дээр лайв хийсэн, пост бичсэн хүмүүсийг хүртэл дууддаг, мэдүүлэг авдаг ийм нөхцөл байдалтай болчихлоо шүү. Ер нь альва дарангуйлал гэдгийг тийм ээ юу гэж ойлгох вэ гэх юм бол үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх тэр зүйлийг одоо хавчих, мөрдөх, одоо ялгуурлах, дээрээс нь нэр хойч өгөх, хуулийн байгууллагаар дарамтлах ийм үзэгдлүүдийг бол ингээд бүхэлд нь хавтгааруулсан байгаа. Тэгэхээр энийг одоо юу гэдэг нь чөлөөлөх одоо баг ч гэсэн чөлөөлж явж иж одоо бид нар үр дүнд хүрнэ. Хоёрдугаарт нь та нар өөрсдөө нэг зүйлийг мэдж байгаа. Нэгдүгээрт нь одоо жишээлбэл миний одоо сүүлийн үеийн санаж байгаагаар одоо ковидын 20 их найдал гэж байна, 1.8 их найдал гэж байна, одоо оршооны 5 их найдал гэж байна, тийм ээ. За нүүрсний 44 их найдал гэж байна. Энэ одоо талаар бодит мэдээлэл гаргаж ирнэ гэдэг чинь асар том эрсдэл байхгүй юу? Тэгэхээр хуулийн хамгаалтанд оруулахаас өөр гарц байхгүй. Тэгэхээр энийг хэн хэлэх ёстой юм? Магадгүй тэр төрд байж байхдаа хэлж чадахгүй бол гарч ирээд хэлж болно шүү дээ. Яг л бодит мэдээлэл нь чухал байхгүй. Тэрнээс биш одоо бид ховоо хөөцөлдөө ч юм уу бүр сүулдэ юу гэдэг итгэлэн зөвхрөөд тэмцэлэн сүгхрөөд явчихад байна шүү дээ. Энийг боловлол гэж одоо зүтгээд аа. Танай намын мөрийн хөтөлбөр нам дагсан томилгооноос салгана гэсэн хэсэг байна л да. Энэ юу яг юу гэсэн үг? Нам дагсан томилгоог бүр огт болно гэсэн үг юм уу? Гэхдээ ер нь мэддэгэн ажлын мэддэгэн суралцъя гэдэг байгаа байхгүй юу? Мэддэг хүмүүсийг ажилд нь байлгая. Тэр намын одоо харьяалаас үл хамааран мэри зарчим гэж бид ярьж байгаа ч гэсэн та нар мэдээ 24-т нууц хамраг тийм ээ одоо агентлагийн тодорхой дарга хийгээ явж байна. Одоо 30-т бас нэг одоо юу гэдгийг те бас нэг одоо юу гэдгийг тэр цүнх баригч тийм ээ том компани одоо төрийн өмчийн компани том удирдлагад ажиллаж байна. Энэ нь хоёр том аюул үүсгэлтэй. Эхнийх нь ямар аюул үүсэж байгааг тухайн компани одоо боломжтой байхгүй болчихоо. Хоёр дахь хамгийн том аюул нь юу гэх юм бол нөгөө төрийн албан хаагчдын итгэл суларчжаа. Ийм учраас энэ өнөөдөр юу гэвэл Монгол улсаа хэрвээ аврыг гэвэл яах аргагүй төрийн албыг улс төрөөс ангид нөгөө талаасаа төрийн албан хаагчд нь
улс төрийн томилгоонд оролцдоггүй гэж ингэж үзээд байгаа. Тэгэхээр одоо хэрвээ танаа нам ирэх барих юм бол одоо байгаа төрийн албан агчдыг солихгүй гэсэн үг үү? Анхнаасаа би өөрөө бас ирэх баригч байж улсын хуралд байсан. 15 тэр бумаар ажлаас халтсан байсан асуудлыг эргэж сэргээгээд энийг уулна болгож ирсэн. Гэтэл өнөөдөр 150 мянган ажлын байр гаргана гэсэн манай ардын намынхан маань цүнх баригчтай ажилдаа болгосноос өөр юм хийсэнгүй шүү дээ. Тийм учраас бидний хувьд бол зарим хүмүүс айцтай баг. 8 жил одоо дарлагдсан ч гэсэн ажилтаа юм да. Энэ одоо үр шир, энэ хүү одоо одоо дарамт энэ болгоноос бол ажилгүй болох үедээ гэж айгаад ах шиг ба. Бид нар бүр эрүүгийн хуулинд хатуу оруулна. Би 3 заалт оруулах гэж үзээд байгаа. Нэг нь улс төрчдийн үгээр хуулийн байгууллага ажиллах юм бол тэрийг бол ялтаа болгоно. Хоёрдугаарт нь улс төрчид одоо төрийн томилгоонд оролцох юм бол энийг бол шийтгэлтэй болгоно. Гуравт нь бол төрийн албан хаагч өөрөө ямар нэгэн буруугүй байжгаад хавчин гадуур ажлын байрны дарамтанд орохыг бид нар хуульчилж өгнө гэдэг. Манайд бол ихэвчлэн ажлын байрны дарамт гэдэг гин зүйлийг хуульчилж өгөөг байхгүй. Монгол улсын хуулинд амьдрал дээр байдаг ажлын байрны дарамт. Янз бүрийн ажил өгөхгүй байх, эсвэл ажил хүчээр өгөх, ягаад гэвэл дургүй хүнээ гарахаас өөр гарцгүй болгодог байхгүй юу? Энийг бид нар боловсрол хуулийг өргөн барья гэж яриад байгаа. Бас танаа мөрийн хөтөлбөрийн хэсэгт нөгөө чадварлаг төрийн алба гэдэг нэг хэсэг байна л да. Тэгээ энэ ч нөгөө нэг одоо байгаа тэр хариуцлагын тогтолцоо гэж нэг хэсэг байна. Хариуцлагын тогтолцоо гэдэг нь одоо хэрвээ төрийн албаагч ажиллаж чадахгүй хамбал нэг албаны дугаарлуу яриад гомдол хэлдэг шүү дээ. Тэрнтэй адил төстэй зүйл юм уу эсвэл бүр өөр арга зам байгаа юм уу? За тэгэхээр ерөнхийдөө хариуцлагын тогтолцоо гэдэг нь ийм л байгаа байхгүй юу? Өнөөдөр Монгол улсад одоо нэг ийм төрийн алд нийтдээ ер нь бол юм гацаанд орчод байгаа. Одоо би том утгаараа хэлэх юм бол ер нь дэлхийн нийтээр терроризм гэж ойлголт байдаг. Тэрийг чинь дэлбэлдэг, тэлсэлдэг, айлгадаг байснаа одоо болоод төрийн албыг хүчгүүдүүлдэг болгоцсон байхгүй юу? Нэгсэндөө за ажилласан ч яадгийн, ажиллаагүй ч яадгийн одоо цалингаал авах юм чинь за зоригтойхоо ямар нэгэн шийдвэр гаргачвал ямар нэгэн хэрэгт орох юм чинь те одоо ингээд яг шатандаа хариуцлага үүрхэ болчиход байгаа байхгүй юу? Энэ одоо ардын намынхны хийж байгаа гай байхгүй юу? Зоригтойхон шиг очиод нэг цагдаа очиод хариуцлага тооцоо. За наа замын цагдаа чинь шийтгэл үлээх нь зөв шүү дээ. Нийгмээр л сошиалдол бүлэдэл тэр хүнийг бараг тийм ээ ажилгүй болгочтой. За нэг нийгмийн төрийн албан агч бас нэг ингээл шудраг өснө одоо юу гэдгийг хариуцлага нэгж яхад тэр хүнийг нийгмээр наацх нь багшаар жишээ авъя л да. Сурагчтай шудраг шаардлага тавьсан багшийг одоо ер нь ажиллахын бололцоог болгочоод байна шүү. Тэгэхээр бид энэ хариуцлагын тогтолцоог хоёр системд хувааж байгаа. Нэг нь юу гэвэл төрийн албан хаагч хариуцлагатай агаар ажиллаж ивэл тэрийг бас хуулиараа хамгаалдаг байлгая. Хоёрдугаарт нь төрийн албан хаагч хариуцлагагүй ажиллаж ивэл бас хариуцлагатай ажилдаг бас тийм юу гэдгийг хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн ийм зорилго тавьчаад байгаа. За баярлалаа. Залуучуудын цаг. За. Би ингээ ах нь одоо энэ хитэн сонгогч төлөөгээд байна бас. За би тэгээ тийшээ очиод уудахгүй. Ерөөсөө 3 минут. Би ихтэй эхлээд сонгогчтойгоо би уулзчих шүү дээ. За танаа энэ жилийн энэ сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр хувийн өмчийг хуулиар баталгаажуулна гэж хэсэг орсон байна л да. Одоо энэ хувийн өмч ямар эрх зүйн орчин ямар нөхцөл байдалтай байгаа энийг яаж сайжруулах юм? Гэхдээ нэгдүгээрт бол төр өөрөө данхаахаараа хувийн өмчийг шүү дээ. Яа тэр төр өөрөө улсын өдрийн газруудын олон байгууллагын чинь бизнесүүдээ уралдана гэсэн үг тийм үү? Тэгээ төрд эрх мэдэл гоошоо тэрүүгээрээ бизнесүүдээ хавчдаг, мэржлийн алд хамгийн түрүүнд очдог тийм үү? За дээрс нь хувьчлаа дотороо дарладаг. Төрийн аж ахуйн нэгжүүд тэрээс нь хөнгөлөгдөж иймэрхүү ингээд ялгаатай байдал үүсдэг. Тэгэхээр ерөөсөө нэгдүгээр төрөмжт бүх үйлдвэрийн газруудыг хувьчлах ёстой. За дээрс нь бол Монголд бол одоо 22 сая энэ одоо яам хэрэггүй. 10 яамтай Монгол улс ажиллаж болж ирсэн. Энийг бол маш цомхон болгох ёстой. За дээрс нь татвар. Одоо бидний нэг ярьдаг мэнгдэг байхгүй. Намаар нь ч юм уу ямар нэг юмар нь ялгаад хүмүүсийг одоо малчтад зориулсан нэг хөтөлбөрч гэдэг юм уу те ахмадууд гэдэг залуу шиг ялах гэдэг. Намаар нь чалгадгүй, нас үсээр нь чалгадгүй, хот хөдөөгөр чалгадгүй зарчмууд өөрөө тэг шудраг татврын систем байхгүй те. Татврыг хөнгөлцсөн байхад бүх хүн тэр өөрөө шудраг зарчим. Тийм учраас бол татврыг бол бодитоор бууруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. За хамгийн гол бодлого бол энэ одоо үнийн хөрөгдлийг багасгах гэж ярьж байгаа бол чөлөө зах зээлийг одоо тэлэх хэрэгтэй, худалдааг дэмжих хэрэгтэй. Хамстай өнөөдөр бол одоо төрийн энэ хүнд сурталчилгатай бүх шатнд авилгал өөрөө богсцсон байна. Энээс бол Монголын авилгалын төсөв бол хамаагүй өссөн. Авилгал буураад тэгэхээр иргэдийн орлого нэмэгддэг, авилгал буураад тэгэхээр иргэдийн хуримтлал нэмэгддэг. Тэгэхээр авилгалтай тэмцэх гэдэг бол өөрөө манай намын нэг том одоо гол бодлого байж байгаа.
Танай мөрийн хөтөлбөр дээр ингэсэн байсан л да. Боловсролын хэсэг дээр одоо Монгол хүний давуу тал дээр түшгэлсэн одоо Монгол хүний сурах загварыг хийнэ гэсэн юм. Энэ Монгол хүний сурах загвар гэж ямар загварыг хэлээд байгаа? Яг нь ер нь бол дэлхийн боловсролууд нэг стандарт байх ёстой шүү дээ. Өөрөөр Америкч, Монголч, Англич нэг стандарт бол байх ёстой. Тэгэхээр бид нар энэ рүү зорих ёстой. Нэг гэхдээ бас Монгол хүний сэтгэлгээний онцлог таарсан арга хэлбэрүүдийг нэвтрүүлж болно. За гол юм бол ерөөсөө дэлхийн шилдэг сургууль сурж байгаа хэний ч хүүхдээсэн тэтгэлэг олгодог замуудыг бид нар нэмэгдүүлэх ёстой. Тэгэхгүй бол ингээд сайд дарагч юм уу тодорхой алба гасж байгаа хүмүүстэй ойрхон хүмүүс нь босрлын зэлийн санг аваад бус нь авч чадахгүй хэмэд энэ өөрөө бол шудрагс байдал гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ байдлуудыг өөрчлөх ёстой гэж шаардж байгаа. Тэгээд тэр Монгол хүн дээр түшгэлсэн загвар нь бэлэн болсон юм уу? Бэлэн болсон. Энэ дээр бол манай нөгөө босрлын зөвлөгөө яг одоо мэддэг чаддаг хүмүүсээр нь бид нарыг загвар хөтөлбөрөөр гаргаад ингээд хийх. Ардсны мэлх юм уу тэр хөтөлбөр хийсэн мэрэгжлийн хүмүүс маань хэрэгжүүлэх гэсэн. Тэрнээс улс төрчнөр гарч ирээд бүгдийг хийдэг байдлаас бол одоо айлхаар холдъё гэж байгаа. За дараагийн хэсэг нь мөрийн хөтөлбөр шин татварын эрх зүйн орчныг сайжруулах гэсэн байсан. Нийгмийн даатгал нөөц зэрэг энэ томоохон татваруудыг яах юм? Шимтгэл гэж байгаа боловч татвар шүү дээ тий. Тийм ээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг бол багс яг нийгмийн даатгал чи явж өгч нөгөө халамжийн бодлого ард нь байгаа тэгэхгүй юу. Тэгэхээр татвараа бодиттой багасгаад нийгмийн даатгалын сангуудыг багасгахгүй бол энэ алга болох хэрэгтэй гэж бодож байгаа. Тодорхой төшин. Тэгэхгүй бол нийгмийн даатгалын сангийн мөнгөийг төрийн нэг албанчлал хаана газар хадгалдаг. Үржүүлэх, аривжуулж байгаа нэрийн дор авилгалыг цэцэглүүлдэг. Нийгмийн халамжаар дамжуулаад хүмүүсийг сонгуулийн амралтыг худалдаж авдаг. Энэ зүйлүүдийг өөрчлөлтөд шаардж байгаа. Өөрөөр хэлбэл шударгаар хөдөлмөрлөж байгаа иргэдээ бодиттой дэмждэг юм руу орох хэрэгтэй. Татварыг тэгээ багасгах юм уу? Эсвэл уян хатан болгох юм уу? Эсвэл бүр болиулах юм уу? Таны үндсэлтэй хэлээч. Шаардлагагүй татваруудыг бол бүр байхгүй болох хэрэгтэй. Зарим нэг татваруудыг бол хэмжээг нь 10% руу оруулж бууруулах хэрэгтэй гэж хэлж байгаа. Жишээ нь жишээлбэл одоо маш олон татварууд явсараад 40%, 30% болсон байж байгаа ш. Тэгэхээр бүх татварыг бид нар татварын шатлыг байхгүй болоод 10% оруулах бодит боломж байгаа гэж байна. Тэгэхгүй иргэнчээр олж байгаа 40-50% татвар төгөөд байгаа чинь нийгмийн даатгалын шимтгэл нэгж бараг 50% нь өөрөө юу төрлөө явчих жоох. Тэрийг ихэн нэгэн дарга зарцуулдаг байхад өөрөө буруу юм байна. энэ жилээс манайх сонгуулийн холимог тогтолцоотой болж байгаа. Энэ талаар юу н мэдээлэл байна уу? Яг хувьдаа бол яг мэдээлэлтэй л агаалаа. Гэтэ жоо судалж л байгаа. Сайн судлааг байгаа. Ер нь сайн мэдэхгүй л байгаа. Тэгээд тий яг санал өгөхөө өмнө хөндлөлтгүй байснаас асуугаад тэгээд өгье л гэж бодож байгаа. Ер нь энэ нэр дэвшигч, тойрогтой нэр дэвшиж байгаа хүмүүсийн танилцуулга ямар хүмүүс дэвшиж байгааг нь юу танилцсан уу? Зурагтаа танилцсан уу? Зурагтаар л хэдэн мэдээлэлтэй танилцсан. Тэрнээс сайн бүрэн бол мэдэхгүй л байгаа. Танилцуулгатай нь бол танилцаагүй, зургийг нь бол харсан. Тэгээ энэ ч бас нэрийн утаснуудаас өгсөн болохоор нэрийн утаснуудаас суунсан. Харсан. Ер нь чамд хангалттай мэдээлэл өгч чадж гин үү? Ярьж байгаа зүйлүүд нь ойлгомжтой байна уу? Ер нь хэр вэ? Яхаа дайжгүй. Дайжгүй. Тэгэхгүй ерөөсөө өөрсдөө амар тийм. Дээш гарах гэж юмсан. Тиймэрхүү маягтай гэж боддог. Яг уу 50-50 тайлхгүйдээ одоо ингээд зарим нь болохоор заримийнхан одоо энэ ярьж байгаа хүмүүс юу яриад байгааг нь сайн ойлгохгүй, заримыг нь бол ер нь сайн ойлгоод сонсоод байж. Ер нь чиний үед яг ямар шоу нэр дэвшигч байвал яг залуучуудад хамгийн илүү ойрхон тэ итгэж болох үс юм болоо. Ер нь бол одоо бид нар чинь ингээд дийн зүгийнхэн штэ. Тийм болохоор яг бид нарыг илүү ойлгох одоо тэгээд ер нь бол бүх юм ийм нээлттэй яг ингээд бүх юмаа ярьдаг байвал зүгээр байна. Яг л одоо бол яг бид эдийн үеийнхэн чинь яг ер нь бол саналаа өгч ийж юу яах хэрэгтэй шүү дээ. Цаашаа улам гэж үлгэр дуурайл болох хэрэгтэй. Яаж үеийнхэндээ сонгуулаа бүгдээрээ өгцгөө итгэвтэй байгаа уриалаад өгөөч. За сонгуулаа бүгдээрээ өгөөрэй, итгэвтэй байгаарай. Баярлалаа. Үеийнхэн залуус гэж одоо манайхан тэгээд ер нь бол одоо ер нь манай үе ирж байгаа. Тэгээд одоо манай үеийнхэн энигмийг өөрчлөнө гэж их олон хүмүүс ярьдаг. Ер нь бол бид өөрчлөхийн тулд ихтэй сонгуулаа их зөв өгөх хэрэгтэй. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа нэг зорилгоор зөв үнэ сонгож тэгээд сонгуулаа бос орноо дэш нь татяал гэсэн. Сонгуулаа зөв үндэ өгөөрэй. Тэгээд судалж байгаа сайн өгөөрэй. Баярлалаа.